За сайн байцгаана уу? Хантол баяр ирэхээ. За манай подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн маань зочин бас их хүндтэй зочин байгаа. За хит холын зайн марафоны хит холын юу лээ? Хит холын марафон гүйлтийн. Шууд марафон гүйлтийн юм байна тий. За шууд зочноос ингээл асууж дээ. Хит холын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер. За Гүдэг могийн номын зохиож Баатар болд ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Урьсанд баярлалаа. Урилга хүлээ авсанд бүр чин сэтгэлээсээ талхал дэвшүүлье. Тэгээд энэ хараа би ориглон дарс бэлдсэн байгаа юм. Тэгээ хоёлоо шууд ярьцлага эхлэхэд энэ ориглон дарсыг шууд буудуулаад эхлэе гэж бодож байна. Тэгээд буудуулаад яагаад буудуулж байгаа гэдгийг хоёлоо яриан дундуур угаасаа үзэгчтэй бас гоё танилцуулаад явъя те. Саяхан маш гоё үйл явдал болсон. Тэр нь юу гэх юм бол манай зочны манууд болохоор Бостонгийн марафонд маш амжилттай оролцоод ирсэн те. Тэгсэн. За тийм учраас бид нар бас одоо юу гэдгийг аливаа нэгэн баярыг бол мэдээж ориглон дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм учраас гоё энэ флэш найтынхаа ориглон дарсаар тэгээд баярлалаа. Ийм хүлээлт байгаагүй шүү дээ. За хондгоо ирэх үү? За тэгье. Зяудулла. Хүү. За би оо янз. Ястаа нэг ориглон гэдэг шиг ориглоо. янз бай. Буудлаа та тий. Оба. За арчихгүй чирээ бүр. Тэгье. Хоёлаа дараа нь чи. За нэг гоё үг хэлэх үү? За маш их баярлалаа. Юуны өмнө намайг урьсанд талархал илэрхийлээ. Тэгээд Бостон марафон бол дэлхийн хамгийн анхны марафон гэдгээрээ онцлогтой. Одоогоос 130 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын Бостон хотод зохион байгуулагдсан. Тэгээд энэ марафоноос үлгэр жишээ аваад дараагийн одоо хотуудын том марафонууд зохион байгуулагдчихсан түүхтэй. Тэгээд энэ том марафонд оролцохтой хүмүүс зүгээр оролцдоггүй. Нас насныхаа ангилал тодорхой цагийн шалгуур хангаж яж оролцдог гэдгээрээ онцлог. Тэгэхээр марафонд үүдэг хүн болгон Бостонд орох юмсан гэдэг ийм одоо хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэгээд гүүгчдийн хүсэл мөрөөдөл бас энэ марафонд оролцоод ирсэндээ их баяртай байна. Тэгээд тэр баярыг маань хуваалцаж байгаад их баярлалаа. Баярлалаа. Хүсэл амжилтсэ. Баярлалаа амжилт хүсье. Баяртай. За ямар ч ингэж юуны түрүүнд дахин баяр үргэе. Бостон сая хэллээ. Эн чинь бүр тэгвэл ууган марафоны нэг юм байна тий. За Бостонд ерөнхийдөө анхудаа оролцож ийн эсвэл өмнө оролцож ирсэн үү? Анхудаа сая ихнэр өвтөр оролцоод ирсэн. Үу за давхар баяр үргэе. Баярлалаа. Одоо би бол өмнө зөндөө ингэж бас нөгөө өмнө бас нэг удаа ярилцж ирсэн. Тэгээд их нэртэйгээ бас гүдэг гэдэг гисэн тий. Тий. Нодлонгийн Улаанбаатар марафоны яг өглөө хоёул гурлаа ярилцж ирсэн тий. Тэгээд тэр үед яг хэлж ирсэн гэр бүлийнхаа хүнийг хүртэл ингэж марафонд уруу татаад ингээ оруулж исэн бол одоо юу вэ чи бүр ийм том ноёо эргэл болсон марафонд нь маш амжилттай хоёлоод үлгүүчээд ирсэн байна тий. Төсөөлж ирснээс хэр байв? Ямар мэдрэмжүүдийг авав? Бостон марафоны зам нэлээд нөгөө хүндтэй орд юм била. Одоо их 7 марафон гэдэг дэлхийн хамгийн том марафонууд гэдэг. Тэрэн дундаа хамгийн хүндтэй. Яагаад гэвэл зэрэг ийм өксөр уруу ихтэй. Тэгээд нийт ингээд уруудаад өксөж байгаа энэ өксөр нь бол 278 м буюу хамгийн өндөртөө баг ордог ийм. Тэр утгаараа хүмүүст зөвлөхдөө за та ингээд өөрийнхөө хамгийн сайн гүйсэн цагаасаа 15 минут удаан гүйнэ гэдэг ийм хүлээлттэй байгаараа гэж зөвлөдөө юм билээ. Тэгэхгүй хүмүүс нөгөө PR-аг хийн буюу personal record хамгийн дээд амжилтаа гаргана гэдэг ийм сэтгэл хөөрөлтөөр очдог. Гэтэл яг зам нь өөрөө ийм хэцүү байнгут сэтгэлээр унах ийм тохиолдол гардыг байна л да. Тэгэхээр ер нь бол зам нь тийм өксөр уруу учраас нэлээд сорилттой байсан. Түүнээс зохион байгуулалт энэ төр бол үнэхээр ярих юм байхгүй. Маш өндөр түвшинд маш гоё зохион байгуулалттай болдог юм байна лээ. Одоо нийт километрийг болохоор хичнээн 42 км 195 м. Энэ бол яг марафоны стандарт зай. Тий, яг энэ зайд уралдаан болсон. Энэстэй 30 мянган хүн оролцсон. 30 мянган хүнийг 6 ийм группт хуваад юм бэлээ. Юугаар нь хуваах вэ гэхээр тэр хүний цагийн амжилтаар нь. Тэгэхээр жишээлбэл миний хувьд 2 цаг 46 минут гүйсэн цагийн амжилтаа баталгаатай юм цагийн сертификатаа өгөөд тэнцээд тэнд орсон гэсэн үг. Рекорд ахаа хэлдэ 2 цаг одоо 42 км-ийг 2 цаг 46 минут гүйсэн. Юу вэ? Наач бидний нөгөө 21 км-ийн цаг явж байна. Тэ. Дуншаар ер нь бол одоо зүгээр энгийн сонирхогч бидний хувьд бол нэг 21-ийг нэг 2 цаг гарan 3 цаг орчим гүйгээд байгаа байхгүй тийм. Ер нь дуншаар. За энэ сертификатаа үзүүлээд. Тий, тэр сертификатаа үзүүлээд тэнцсэн гэсэн үг. Одоо Бостон марафонд гүг хэрхээ авсан гэсэн үг. За тэгэнгүүт нөгөө 30 мянган хүнээ 6 группт хувааж байгаа. Тэгээ группт хуваахдаа одоо би 1-р группийн 4-р гараа хуваагдаж байгаа.
Ингээд 6-6-гаар ингээ хүмүүсийг бүлгэлээ зогсоод байна. Цэргийн айрмыг төсөөлж байна. Яг тэр шиг ингээ группаар ингээ хайрцаглаа зогсооч гэсэн үг. Тэгээ манай 1-р группийн дотроо дахиад 8 хайрцагт хуваагдана. Надаас хурдан гүйсэн хүмүүс 1-р игнэний 1-р игнэ. Тийм байна. 1-ийн 2, 1-ийн 3, 1-ийн 4 гэдэг. Тэгэхээр би 30 мянган хүний 1-ийн 4 дээр ирэмлэлж зогссон гэсэн үг. Энэ бүх хүний урталт элит тамирчдаг байна. Дэлхийн хамгийн шилдэг элит нөгөө Этиоп, Кени тамирчид. Манай Монголын нөгөө Сэрот гавьят энэ тэр. Элитгээ 200 хүн хамгийн урталтанд зогсож байгаа. За тэрний дараа бид нэр байгаа гэсэн үг. За тэгээ сонирхолтой нь юу байсан хэр зэрэг яг нөгөө гараанаас авахвал ойролцоо хурдтай хүмүүсийг нэг игнэнд оруулсан учраас уралдаа ингээ гараа гарахад би хэнийг ч гүйцэхгүй, хинт ч гүйцэхдэггүй ингээ нилээ хэсэг баг хагас марафон тэгж явж байгаа. Тэгээ 21 км-ээс цаашаа ингээл хүмүүс жоохон урд хойноо ороод тий. Өөрөөр яг жигд хурдтай хүмүүсийг нэг группт орчхоор тийм сонирхолтой байт юм. Яг ингээ голын ус шиг ингээ урсаа явчихдаг. Тийм байна. Тэр нь их сонирхолтой байсан. Тэгвэл ийм шалгууртаа тэгээд та хэдэг бол мэдээж ирэмлэл гүйчих юм байна. Гэхдээ 21 км тэр хүртэл бол та хэд бүр нэгэн зэрэг ингэж явж байгаа юм биш үү? Тэр мэдрэмж юу ямар байсан бэ? Тэр айгүй тийм өрөөс өмнө нь болохоор би нөгөө янз янзын марафонд гүйжсэн. Тэгээл нөгөө зарим марафонд бол ингээл тэр хойноос гарна, зарим нь урдаас гарна. Тэгэн гот ингээл хүмүүст гүйцэхтэл эсвэл нөгөө урталт удаан явдаг хүмүүс урталт орчхоор тэрийг ингээд сүлжиж гарах гээл айгүй их цаг авчихсан л да. Жишээлбэл Бээжин марафонд гүйж яхад нөгөө цагийн сертификатаа өглгүүгээр бүртгүүлсэн чи хамгийн хойтлын хойтлт ингээ хойрлогдсон. Тэгээд нөгөө урагшаа тэр олон удаан гүйдэг хүмүүсийг гүйцэж гарах гэж би баг эхний 5 км-ийг ингэж олон хүн дундор сүлжиж явж ирсэн байхгүй. Тэр аюу хэцүү байсан. Гэтэл яг нэг хурдтай хүмүүсийг ингээ ангидад оруулчихаар айгүй сонирхолтой юм байна лээ. Яг нэг голын урсгал дунд явж байгаа юм шиг ингээд хин ч гүйцэхдэггүй, хэнийг ч гүйцэхгүй бүгд яг ингээд жигд яваад байгаа байхгүй. Тэр аюу туршлагатай хүмүүс орж байгаа шүү дээ. Ерөөсөө яг тэр шалгуурыг хангацсан, тэрийгэ сертификатаараа баталгаажуулсан хүмүүс орж байгаа учраас. Тий. Тэгээ магадгүй ингээд Бостон марафоны зургийг интернетээс харах юм бол бүгд ийм адилхан одоо өнгийн номертой хүмүүс байгаа. Жишээлбэл дандаа улаан номертой хүмүүс ингээ явж байгаа. Дандаа хөх номертой. Өөрөөр хэлбэл тухайн агшинд яг тэр одоо группийн хүмүүс ингээл усаа явж ийн гэсэн үг. Хизээч улаан ногоон хөх янз янзын өнгийн номертой хүмүүс холилдоогүй. Буур сүүл рүүгээ тийм холилдоо болж байгаа. Сүүл рүү бол мэдээж нөгөө хүн өөрийгөө дайшлаад нөгөө хувийн рекордоо эвдэхийн тулд гэдэг чинь зарим нь урагшаа явна, зарим бэлтгэл муу хийжсэн болоо хоошоо явна ингээд янз янз гарна. Гэхдээ ер нь сая Бостонг болохоор цаг хугацаанд болохоор хэдэн цагийн хугацаанд тууллаа? 2 цаг 51 минут 13 секунд. Яа, секунд дойлороо энэ чи хэмжигддэг юм шиг тий. Энэ хугацаа бол ер нь бол одоо хүний амьдрал ингээ хараад үзэх юм бол маш их хугацаа байхгүй юу? Тэгэхээр энэ 3 цагийн туршид ингээ гүйж явах хооронд юу бодогддөг юм болоо? Яг ер нь бол хүн удаан гүйж байгаа ч бай, хурдан гүйж байгаа ч бай. Надад анх гүйж ихлэн сонирхол бодогддог зүйл те. Би ер нь ямар ацаа хийж явна гэсэн юм бодол төрдөг. Би одоо энд ингээд те заавал 3 цагаас дотгошоо гүйх гэж өөрийгөө ингэж одоо хүчлэх хэрэг байна уу? Би зүгээр аажуухан гүйгээд орчиж болно штэ гэдэг ч юм уу те. Ингээл ер нь бол тэр өксөр уруулж ингээ хурдаа жигд хадгалаад аль болох хурдаа алдахгүй байхыг хичээгээд маш их хичээдэл гаргаж үүж байгаа юм л да. Тэгээ за одоо хурд тэдтэй явж гин. За тэр өксөр байгаа юм байна. Одоо уруудж гин гэл ингээл яг тухайн цаг моменттой яг ингээл яг хурдаа алдахгүй байх тэр юмнууд л бодож явдаг. Зарим үнэхээр хэцүү үед бол би нэрээ зүгээр Монголдо 42 гүйж болно шүү дээ тий. Тэгээ бүр дэлхийн нөгөө бөөрөнд очоод тий хэдэн цаг нисч очоод тэгээд энд гөөх гэж ингэж явж идэг. Нэрээ юугаач хийж яваад байгаа гэж бодогдсон тий. Ер нь бол тиймэрхүү одоо миний гүйж байгааг болиулах гэсэн юм бодол бол байнга орж ирдэг. Яг тэрнтэй зэрэгцээд үгүй гүүх ёстой штэ, хичээх ёстой штэ. Эн чинь бас нэг түүх штэ. Маш олон хүн надаас урам зориг авна штэ. Чи урагшаа явах ёстой. Битээ ингээд янз бүрийн шалтгаан тоочтой гэсэн бас нэг дуу хоолой дотроос гарч ирнэ те. Тэгээд энэ хоёр чинь ингээд урд хойноо ороод зөрчилдөж өгнө штэ те. Тэгэхээр яг тэр одоо 42 км-ийн турш тийм зөрчилдөөнүүд донд л явдаг. Энэ бол гэхдээ сэтгэл зүй болдгоо маш өндөр зэрэглэлийн сайн байх ёстой гэсэн үг л дээ тий нэгсэн дөө. Тий анх гүйж эхлэхэд ер нь сэтгэл зүйн тэр бэрхшээлүүтэй их тулгардаг. Одоо жишээлбэл орой унтахаас эхэлдэг л дээ. За ингээл зурагтаа үзээ суугаад ах уу унтах уу гэдэг ч юм уу тий. Уцаа ухаа суугаад ах уу эрт унтах уу. Тэгж унтаж чадвал өглөө эрт босох асуудал гарч ирнэ тий. За сэрүүлэгтэйгээ зэрэгцээд босох уу өргөжлөөд унтах уу гэдэг ч юм. Энэ одоо асуудал. За дээрэс нь боссон хойно за өнөөдөр өнжичгөө боцоод орондоо орох уу гэдэг ч юм уу те ийм
Зүйл дээр сэтгэл зүй асуудал тулгарна. Залхуурал, хойш тавих, няцах, тий. Жоохон хөлий өвдөж байгааг тэсвэрлэх гэдэг ч юм уу. Ингээд алхам тутамд бидний сэтгэл зүй буюу сэтгэлийнхээ тэр нөгөө муу зуршлуудтай тулалддаг. Тэгэл тэрийг ингээл баг багаар даван гараад байх тусам бид нэр энэ муу зуршлыг ялж болдсон штэ гэдэг ийм дархлаа суугаад идэг. Арай их дундчаар өглөө зүгээр байдсан штэ гэдэг ч юм уу. Өглөө хэдийгээр нойр хурж байгаа ч гэсэн босчхоор гоё байдсан штэ. Яг ингээд пүүзээ өмсөд гараад годомжинд гарчхад болдсон штэ гэдэг ийм дархлаа суугаад идэг. Ийм одоо туршлага хоримтгдээд идэг. Тэхийн хэрээр л бидний нөгөө сэтгэлийн хат, сэтгэлийн дархлаа гэдэг зүйл улам нэмэгдээл тэгэл тэр 42 км ингээл уулууд тэр өксөрөө зүтгэж байгаа үед энэний ард гарчвал болдог шүү. Одоо удахгүй уруудахад энэ булчин дэрж байгаа ачаал сулгадаг шүү гэдэг ийм туршлага улам нэмэгдээд байдаг. Тэр хэрээр л хүний сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хат сайжирдаг. Эргээд амьдрал дээр ингээл амьдрал угаасаа л жаргал зовлонгоор дүүрэн шүү дээ, тий. Тэгэл амьдрал бэрхшээл тулгархад энэ бол цаг зуурийг шүү дээ. Энийг бол хүн өнгөрөөж болно, тэгсэд гарч болно. Энд жоохон ууж сэтгэлээр хандъя гэдэг ч юм уу, тий. Ийм нөгөө гүйлтээс олж авж байгаа тэр сэтгэл зүйн дархлаа амьдралын бусад талбарт бас их хэрэг болоод нөлөөлдөг тийм. Бостон өөр бас нэг өөр байдлаар харахад эн чинь 3 цаг орчим ингээл гүйж юм тийм. Тэгмүүд тэр хугацаанд ингээд эргэн тойрон, тэр байгалийн, тэр хот тогтчлт гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг анзаарч амжив. Бостонгийн хувьд нэг сонирхолтой нь одоо Улаанбаатартай зүүрлж яривал 22-ын товчоноос цаашаа бүр нөгөө цанын бааз гэж байдаг шүү дээ. Морь уралддаг 7 хөөдлөө удагаас. Тиймэрхүү одоо хотынхоо баруун талаас тасралтгүй ингээд 42 км яваад хотын төвдөө ирж барьдсан байл. Тэгэхээр ерөнхийдөө ингээд ийм ой модон дундуур явсаар байгаа. Ой моднаа тэн дунд ингээд одоо чинэлэг иргэдийн нэг хаавснууд энэ тэн ой шогоонуудаар ингэж байна. Зарим нэг жижиг хотуудын дундуур ингээд ороод гараад ингэж явд юм бэл. Ихэнх миний өмнө гүйжсэн марафонооч нэгэд хот дотроо ингээд сүлжиж гүйдэж тойрог. Одоо манай Улаанбаатарцсан бас яг тийм шүү дээ, тий. Гэтэл бол Бостон марафоны үед тийм биш ингээд. Хотынхоо бүр хотоос холоос ингээд шулуун 42 км гүйдэг. Хот дотроо орж ирээд нэг ийм 2-3 удаа л ийм 90 градусын өнцөг гаргана. Бусд нь бол дан шулуун. Тэр нэг өрмөц байсан. Тэгэл нуурын хажуугаар, гоё байшингийн хажуугаар, модон дундуур. Нэг сонирхолтой жишээлбэл нэг юм сургуулийн хажуугаар гүгүүд өнгөрч байгаа сургуулийн нэг хотоос нэлээд зайд байдаг сургуулийн кампусын хажуугаар. Тэгэхэд дүүрэн оюутнууд ингээл сургуулийнхаа гадна зогссон бөмбөрдөөл ойрлол октод нь гүүгээрээ зогсоод намайг үнсээ цаашаа явж болно шүү энэ төр гээл яг зэн. Түүшлэл энэ л ингээд яваарай гэдэг тийм мессежийг өгөөлээ. Тэр нэг сэтэлжүүлэх гэдэг юм уу. Тэгээ хөгжин дэмжигчдэр ингээд тэр 42 км-ийн турш ингээд байж байгаа. Нэг залуу жишээлбэл ингээд цээж нүцгэн хөл нүцгэн ингээд зогссон урдаа яг энэ биеийнхээ дунд хэсэгт ингээд пайз барьцсан. Эхнэр нь гүйж байгаа юм байна л да. Тэгээ эхнэртэй зориулж тэр постыг бэлдсэн гинэ одоо тэр мэдчилгээг. Тэн дээр юу гэж бичсэн байсан гэж зэрэг хурдан гүүгээрээ хичээгээрээ замаа дуусгараа үгүй бол би энийг унгаалаа шүү гэсэн. Удаан хаваа нүцгэн байх нь л да тийм ээ. Олны тийм би нүцгэлээ шүү тийм. Тэгээ эхнэртэй нөгөө орон зэрэг өхийн тулд тийм байдалтай ингээд замын хажуугийн шон дээр зогссон нэг залуу байх жишээ нэг. Айгүй хөвгөлтэй ийм алхам тутамд ийм хөвгөлтэй одоо сонирхолтой хөгжин дэмжигчнэр байсан. Тэр бол ингээ айгүй гоё орон зэрэг өгжсэн. Тийм ээ. Тэгээ яалчгүй энэ ч нөгөө нэг шинэ туршлага, шинэ зүйлийг мэдэрч байгаа учраас үнэхээр гоё сонсогдож байна. Бостон яг л шинэлэг байсан учраас. Үнэхээр шинэлэг дээ гоё. Анхудаага яг Бостон дээр очиж байгаа учраас тий. Тэгэхээр ер нь нийтдээ хичнээн улсын ерөнхийдөө марафон, хотын марафонууд дээр оролцсон бэ. Би өмнө нь болохоор нөгөө их 7 марафоноос Берлин марафонд 2025 оны 9 сард орсон. Тий, Берлин марафоны хувьд болохоор яг хот дотроо ингээд тойргоор гүйдэг. Тэгээ хамгийн одоо тэгш замтай марафонд ордог. Тий. Тэгээд Сөүл марафонд 3 удаа оролцсон. Бээжин хагас марафонд оролцсон. Тий, тэгээ Хөх хотод оролцсон. Тэгвэл бүр ойрхон бас нэг оролцсон тий. Тэгээд өнгөрсөн жилийн 11 сард Тайланд улсад болсон зүүн өмнөд Аз номхон талын орнуудын аврах чалруулах 100 км-ийн гүйлтэнд бас оролцож байсан. Тий. За тэр ямар байсан бэ? 100 гэсэн чи бүр төсөөлөгдөхгүй шүү дээ. Тэр бас гоё байсан. Тайланд чи өөрөө нөгөө халуун орн. Гэхдээ 11 сарын 20 доор тэмцээн болсон. Харьцангуй нөгөө халууны температур арай гайгүй. Тэгтэл 25-6 хэмээн халуунтай. Тэгээд нөгөө шөнийн 10 цагаас уралдаан эхэлсэн. Тэгээд би яг шөнийн 10 цагаас өглөөний 6 цаг 15 минут хүртэл 8 цаг 15 минут гүйсэн. 100 км-ийг. Тэгээ замаа тусгасан. Тий, тэгээд 8 дугаар байранд орсон. Баяр үргэлээ ёо. Наа чи мөр ямар сонсогч байна.
8 цагийн туршид гүүнээс тийм ч юм. Тий одоо шөнийн оройн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл гэсэн үг. Яа. Бүтэн нэг шөнө гэсэн үг. Нэг шөнө бол. Бидний дундаас ирэхэд. Гүүгээд бас замаа дуусчих нь шүү дээ. Тэгсэн. Шүн байхын учир нь тэр арай жоохон сэрүүг учраас тэгж. Тий нөгөө Тайланд халуун учраас яг шөнийн сэрүүнийг ашиглаж гүйлтэй зохион байгуулдаг. Йоо, ёстой сонирхолтой зүйлсүүдтэй нэр үнээр тулж байгаа юм байна. Тий. Улс олгоны марафон, хот олгоны марафоны өөрийн гэсэн тийм онцлогуд бас байдаг баг. Тий. Газар нутгийн байршил нэг ондоо байх. Зохион байгуулалтын дээр бас өөр онцлог зүйлүүд бас байдаг. Тий. Ерөнхийдөө бол нөгөө олон улсын марафонууд маань дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсны ийм эрхтэй зам хэмждэг ийм эрх бүхий хүмүүс замыг нь хэмжээд ийм лейбл тогтоодог. Одоо зэрэглэл тогтоодог гэсэн үг. Тэгээд дотроо платинум, голд гэдэг ингээд ангиллуудад хуваагддаг. Тэгээд ихэнх том одоо энэ Ихтлоо марафон болон зарим одоо Сөүл, Бээжин гэдэг том марафонууд одоо платинум, голд гэдэг айгүй өндөр зэрэглэлийн ангиллтай замтай байдаг. Тэр ангилал нь болохоор юуг илэрхийлж байгаа тэр зам, тэгээ замын аюулгүй байдал, хамгаалалт, тэгээ тэмцээний зохион байгуулалтын зэрэглэлээрээ ингэж ангиллагддаг. Тэгэхээр тэр голд болон түүнээс дээш ангиллын марафонууд оролцоход ер нь дэлхийн аль ч оронд очиод оролцоход зохион байгуулалт нь яг нэг стандарт байдаг. Одоо жишээл бид нэр стандарт одоо сүлжээдэл дийлгүүрүүд ч юм уу та сүлжээ хүнсний ресторанууд ороход яг л хаанч утсан нэг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэр марафонууд бол яг л нэг ижил байдаг. Тэр утгаараа зохион байгуулалттай ярих юм байхгүй яг тухайн орон нутгийн замын онцлог, цаг агаарын байдал дээрээс нь гүйлтийн амжилтанд нэг чухал нөлөө үзүүлдэг зүйл далайн түвшнээс хэр өндөрт байдаг вэ гэдэг нэг чухал нөлөө үзүүлдэг. Одоо манай Монгол улс бол жишээл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1350 дээр байдаг. Энэ өндөрт байнгын бэлтгэл хийдэг, энд амьдардаг хүмүүс жишээлбэл Солонгост очиод уралдахад далайн түвшин дээр, Бээжинд очиод уралдахад бас нэг 100 эд метр дээр ч юм уу тий. Тэгээд өндөрөөс нам руу очиход зүрхэнд ирэх ачаал, биеинд ирэх ачаал хамаагүй бага байдаг учраас өндөрөөс доошоо бууж байгаа тамирчдын амжилт нь илүү сайн гардаг гэх юм. Нам дор давуу тал гарч ирнэ. Нам дор бэлтгэл хийж байгаад өндөрлөг газар очгүй л илүү хэцүү санагдана, хэцүү мэдрэмжтэй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү онцлогуд байдаг. За би та бүхэнд нэг гоё ориглон ашиг санал болгоё. Ер нь гэхдээ дийлэх хүмүүс бол мэдж байгаа гэдэг тул итгэлтэй байна. Учир нь юу гэх юм бол яг миний урд байгаа энэхүү Спани алдарт Freshnet ориглондаас за Кава төрөлдөө бол номер 1. За тэгээ үүн дээр бас нэг онцлог дэлгэх зүйл нь юу гэх юм бол манай World Wine компани зүгээс бол албан ёсоороос оруулж ирдэг. Та бүхэнд санал болгож байна. Freshnet Cheers to Life. Тийм бай. Одоо тэгэхээр ер нь сүүлийн хэдэн жил ер нь гадагшаа дутагш яваад ирчвэ. Хамгийн анх би юуны Солонгосын Сөүл хотоос нэг урагшаа нэг 40-50 км яваад Гуанжу гэдэг нэг жижиг хотод 6 цагийн олон улсын тийм гүйлтийн тэмцээн болсон. Тэнд оролцож яг одоо хит холын марафон гүйлтийн төрлөөр олон улсын хэмжээний мастер солны болцол хангасан. Тэр миний одоо 23 оны 4 сард гүйсэн хамгийн анхны гадны марафон байсан. 6 цагийн гүйлтэнд 79 км гүйсэн. Тийм амжилтаар энэ цагуудыг энэ километрийг сонсох нэр үнээрэнстэй шиё. Тэгэхээр 6 цагийн хугацаанд нийтдээ 79 км замыг тулаад ирсэн. Вау, баяр үргээ. Энэ болохоор олон улсын хэмжээний мастрынхаа болцлыг хангасан. Тэр мөч ямар байсан бэ? Тэр аюу гоё байсан. Ер нь бол тэрний өмнөх жил буюу 22 онд нь Монголдо 6 цагийн гүйлтэнд гүйжсэн. Тэр гүйлтээр би 78 км 214 км гүйсэн бохоггүй. Тэгээд миний насны ангилалд хэрвээ би 75 км-с дээшээ гүйчвэл спортын мастер, 79-с дээшээ гүйвэл олон улсын хэмжээний мастер баггүй. Тийм болцол. Тэгээд спортын мастрын болцлоо хангаад олон улсын хэмжээний мастер болцлоо хангахад нэг 700 м дутсан баггүй. Тийм бэ. Тэгээд тэр 22 оныхоо өвөл 23 оныхаа хавар бэлтгэлээ сайн хангаж агаад тэгээд Солонгос явж тэр 6 цагийн олон улсын гүйлтэнд гүгээд тэр нөгөө 79 гэдэг босхийг давж чадчихсан байхгүй. Айгүй гоё байсан. Тэгээд угаасаа нэг олон сарын бэлтгэл хийж зорж байгаа яасан учраас тий. Тэгэж маш үнцэнтэй байсан баг. Тэрийг яг өөрийнхаараа бидэнд гоё тайлбарлаж хэлээч. Хөнгө атлетикийн спорт маань болохоор одоо яг илүү залуу насныхаа одоо одоо үедээ авах шанстай баггүй. Хөнгө атлетикийн спорт. Хит холын марафон гүйлэлээр энэс арай өөр гэсэн. Би ялгааг нь жоохон тайлбарлаж өгөх зүйтэй байх. Хөнгө атлетикийн спорт тэрэн дундаа марафон гүйлтээр цол зэрэг авахын тулд эрэгтэй хүн хэдэн настай байхаас үл хамааран спортын дид мастер авахын тулд 42 км-ийг 2 цаг 30 минут гүйх ёстой. 2 цаг 30 минутаас дотгошоо гүйжиж спортын дид мастер аавна.
Тэгээ спортын мастер нь болохоор 2 цаг 20 минутаас дотгошоо. Олон улсын хэмжээний мастер нь 2 цаг 16-аас дотгошоо хаа. Ийм цагууд гүйжээж авах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар над шиг жишээлбэл залуудаа энэ спортоор хичээлээгүй. Хожим энэ спорт руу орж байгаа хүний хувьд тэр өндөр босхийг давна гэдэг ер нь боломжгүй гэж ойлгож болно. Тийм байна. Маш хэцүү. Тэрг бол ингээл 10 эдтэй, 20 эдтэй, 30 гарч байгаа залуучууд олон жилийн маш шаргуу хөдөлмөрийн үр дүнд л тэр одоо өндөр босхийг давж чаддаг. Тэгэхээр Монголд хит олон марафон гүйлтийн холбоо үүсч хөгжөд одоо 15 6 жил болж байгаа. Хит олон марафон гүйлт нь хөнгөн атлетикийн төрлөөсөө арай өөр буюу хол зайд гүйдэг гэсэн үг. Хамгийн ойрхон зай нь 50 км-с эхэлдэг. Тий. 50 км. Тий, 50 км, 100 км, 50 майл, 100 майл, эсвэл 6 цаг, 12 цаг, 24 цаг, тэгээд 48 цаг. За тэгээ 3 өдөр, 10 өдөр, 50 өдөр гэдэг ингээд олон өдрийн гүйлт болоо явцдаг тий. Тэр хит олон марафон гүйлт маань энэ төрөл. Энэ төрөлд хүн цол авч болно. Гэхдээ насны ангилалтай. 18-аас 34 настай бол та ийм болцол хангах ёстой. 34-өөс 40 настай бол ийм болцол, 40-өөс тэд бол тийм болцол гэдэг ингээд насны одоо ангилалдаа цагийн зайн нормативыг хангах ёстой байдаг гэсэн үг. Тийм бэ. Тэгэхээр би болохоор 40-өөс 44 насны энэ одоо 4 жилийн хугацаанд одоо олон улсын хэмжээний мастер ч юм уу цол авъя гэвэл надад 2 сонголт байгаа. Нэг бол би 6 цаг 12 цаг гэсэн зайн төрлүүдэд ороод 6 цагийн гүйлтэнд 79 буюу түүнээс дээш өгөх хэрэгтэй. Эсвэл би 50 км, 100 км гэдэг зайн төрлийг тодорхой цагт багтааж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. 2 сонголттой. 2 сонголт. Тэгэхээр би нөгөө 6 цаг гэдэг төрлийг нь сонгож авч хичээлээд тэгээд 79 буюу түүнээс дээш гүөх тэр болцлыг нь хангаж энэ цолны одоо болцлыг хангасан гэсэн байна. Тэгэхээр үнэхээр дэлгэрэнгүй тайлбарж өглөө шүү тий. Тэгвэл наад чи маш өндөр шалгууртай юм байна. Тий. Тэгээд одоо энэ дээр хүмүүс Монголын хит олон марафон гүйлтэй холбооны Facebook хуудас болон вебсайт руу орвол өөрийнхөө хүйс наснаас хамаарат би ямар болцол хангавал ийм цол зэрэг авч болох вэ гэдгийг харж болдог. Тий. Ер нь бол нэлээд урт хугацааны бэлтгэл хийж энэний ард гарна. Хүссэн хүн болгоно шууд гүгээл авчих юм боломж бас хомс. Энд чинь нэг ийм үр дүнгийн маш хурдан харчих юм боломжтой бас спортын төрлөөч байна. Харин энэ марафон болон хит олох гэхээр эн чинь бүр маш их цаг хугацааг тэгээд тэрэн дотор шантарж болно. Бэлтгэл хаймаар санагдана тий. Яа бүр өчнөө зүйл бодож байгаа. Эсвэл болоод маргааш болъё гэдэг тийм бодол хизээ төрлөө гэхэд тийм боломжгүй байхгүй хамгийн гол. Нэг л гараанаас гарсан бол дуусчихсан. Үгүй юу тий. Тэгэхээр энэ чинь бас нэлээд тийм тухайн хүнээс сэтгэл зүйн хувьч дээр төсвөр төвчээр тэгээд одоо юу гэдгийг хэр бэлтгэл өөрөө сайтай байна гэдэг тий. Ерөөсөө л тэрнээс л хамаарж хамаарад байна тий. Бэлтгэлтэй формтой урт хугацаанд ирээгээ хадгалж байгаа хүмүүс бас илт ялгардаг. Одоо жишээлбэл марафон гүйлт дээр ингэж ярьдаг аахгүй юу? Өвлийн улирлыг ашиглаад бэлтгэл сургуультай сайн хийдсэн хүмүүс хавар одоо 3 сар буюу дулаараад бэлтгэлдээ орж байгаа хүмүүсээс тэр жилжингээ ямагт урд нь л байна. Тийм бэ. Тий, өөр ямар ч угаасаа найраа байхгүй. Тийм бэ. Тэгээ 3 сард бэлтгэлээ эхэлж байгаа бол та өвлжингөө бэлдсэн хүнийг хизээж барахгүй. Тийм бэ. Тий. Зуны саруудыг маш сайн бэлдсэн хүн намрын марафонуудад угаасаа л бэлтгэлгүй хүмүүсийн урд гарах нь тодорхой. Яа тэгэхээр угаасаа л хөдөлмөрлөж ижил юу яа. Одоо ер нь 10 жил баг гүйчихв. Яг тууштай нэг 7 дахь жилдээ гүйж. Гэхдээ хамгийн анхны ихсэн чинь болохоор 2000 бүр 15 онд эхэлжсэн. Гэхдээ нөгөө яг сая та дурдаад байгаа тийм амаргүй шүү гэдэг яг үнэхээр хэцүү. Дадал хөвшиж болгож чадахгүй би их олон жилийг алдсан тийм 16, 17, 18, 19 гэдэг ингээд 4 5 жил ингээл гүүгээл хөвшүүлэх гээл тэгээл чадахгүй тэгээл алдаал тэгээл буцаал ингээл маш олон жил фейлдж явсан. Тэгж байгаа л яг 20 оноос ингээд уучраа олоод гэх юм уу. Тэгээд түүнээс хойш яг тууштай 7 дахь жилдээ тасралтгүй системтэй бэлтгэлээр явж байгаа. Ер нь бол яг би цахим орчинч дээр манай үзэгчд маань гэсэн ер нь бол сонсогчд маань гэсэн маш сайн мэдж байгаа. Яагаад вэ гэхээр ер нь гүйлтийн яг энэ марафон тэг хит олон марафон энэ болгонуудыг бол гүүхэн ер нь яагаад бидний амьдралд чухал юм бэ гэдгийг бол ёстой хамгийн том бас төлөөлөл нүр царай болж байгаа юм бол та шүү гэдгийг бас би
дахин бас хэлмээр байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Бид нар чи одоо ингээд нөгөө хотчоод ирэнгүүт энэ олон ийм өндөр барилгын дундуур хүмүүс ерөөсөө аль болох тав алхаал ороод ажиллаа хэмжүүлээд буцаал гэртэл ороод унтдаг тийм системлүүл шилжээд нь шүү дээ. Дунд нь машин суугаад. Тий, дунд нь хэдэн машин суудаг тий. Төгсрээ суучдаг. Тэгээд бид нар тийм хөдөлгөөн хэрэгтэй байна. Тэгээ хамгийн тийм боломжийн та юу гэдгийг төлбөр зардал маш багтай тий. Бүхний тэр хичээлэх юм боломжтой зүйл бол ялчгүй гүөх. Түүнийг бол сурчилж байгаа хүний төлөө бол ялчгүй та. Тэгэхээр бидэнд нэг юм товчхон өөрийнхөө нэг түүхийг хуваалцаач. Яагаад юу нэг гүйж эхэлсэн юм бэ гэдэг талаасаа. Тэ анх би нөгөө Европт мастер зурж байхдаа ер нь тэр европчуудаас нэг үлгэр дуурайл болж авахыг хичээжсэн зүйл нь энэ гүйлт тахгүй. Яагаад тэгэхээр ингээл ер нь гадны улсуудад хүмүүс ингээл хаасайг л гүүгээ явж идэв шүү дээ. Тэгээ энэ ямар гоё юм бэ? Яаж ийм болох вэ гэж их тийм надад сонирхолтой санагдчихсан. Тэгээд тэнд амьдарч байгаа хугацаанд бас ингээ хөвчүүлэх гээд оролдож байгаад тэгэл сургуулиуд төсөөд нааша яг хөвчүүлж чадлагүй нааша Монголдо ирсэн байхгүй. Тэгэл жилдээ нэг удаа Улаанбаатар марафон болдог. Улаанбаатар марафоны сурчлагыг харангуйта нэрээ гүйх ёстой штэ гэдэг санаал нэг ганц хоёр удаа гүйж бэлдэж байгаа. Тэгэл гүйчдэг. Тэгэл Улаанбаатар марафоны дараа мартчихдаг. Тэгэл дараа жил нь Улаанбаатар марафоны реклам болгонгууд нэг дахиад нэг жоохон бэлдээд ордог нэг юм жилд нэг удаа нэг юм зүг мөрөө гаргадаг цагаан сарын ёс заншил шиг ийм байдалтайгаар би 16, 17, 18, 19 онд явсан байхгүй. Тэгээд сүүлдээ энэ жоохон утгагүй санагдсан. Дээрээс нь надад эрүүл мэндийн шалтгаан тулгарсан. Би ингээд амьдралын хэв маягаас болоод айгүй их жин нэмсэн. Би одоо харьцангуй намхан хүн л дээ. Тэгээд байх ёстой жингээс 26-7 кг илүү жинтэй болсон. Бараг 90 өгсөн. 90 кг руу өгсөн. Тэгээд би 18 оны сүүлээр сонготой эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад нөгөө байгууллагад ажилтнуудаа хамруулдаг шүү дээ. Тэр хүрээнд хамрагдаад тэгээд шинжилгээнийхээ хариуг бариад эмчийн өрөөнд сууж байхдаа би айгу шоконд орж исэн л да. Эмч надад хэлэхдээ та бол одоо ингээд илүүдэл жинтэй байна. Дотор өөхлөлт маш өндөр байна. Бараг 17-8% дотор өөгч нь маш өндөр байна. За тэгээд илэг өөхлөлтөө, зүрх өөхлөлтөө таны цусан дэх холестерины хэмжээ маш өндөр байна. Энэ бол таны идж ууж байгаа зүйлтэй холбоотой. Дээрээс нь таны махны хэрэглээ, тэгээд архи дарсны хэрэглээнээс болоод шээсний хүчил асар өндөр. Энэ чинь тулаа гэдэг өвчин лөө одоо таныг аваачж байна. Тэгээ жоох ингээд би чинь 37-8 хүрж исэн. Бас нэг даралт маралт ингээд үүсэх гээл те жилийн үзүү хөрч мөсдөг нэг юм одоо түгээмэл өвчний одоо яг шинж тэмдгүүд илрээд ирсэн. Ийм байсан. Тэгээд би болохоор өөрийгөө тийм хэмжээнд байна гэж бодоогүй байсан. Гэтэл яг шинжилгээний хариу намайг үнэхээр шоконд оруулсан. Тэгэл айгүй зоригтойгоор өөрчлөлт хий. Тэгэл нөгөө гүйлтээр л би нэг өөрчилж чадах юм байна. Би өмнө бол олон жил уулын спортоор хичээсэн. Ууланд их авирдаг. Одоо Улаанбаатар хотынхоо эргэн тойронд байгаа дөрвөн хайрхандаа ингээд 7 хоногт нэг удаа хайкинг хийждэг тийм байсан. Гэхдээ тэр маань миний нөгөө нэг 7 хоногийн турш идсэн хоолны калорийг шатаах хэмжээний хөдөлгөөн болж чадахгүй гадсан байхгүй. Гэтэл надад өдөр болгон хоолунд идэж ийн өдөр болгон би ингээд хөдөлгөөнгөө удаан сууж ийн үүнийг нөхөх юм хөдөлгөөн хэрэгтэй байсан. Тэр нь гүйлт юм байна гэд. Тэгэл би яг тогтмол тууштай гүйлтийг 20 он гараад хийж гисэн. Тэгээ мэдээж айгүй хэцүү байсан. Яг Улаанбаатар марафон зориод бэлтгэл хийж гисэн. 12-7 хоногийн хөтөлбөрийг интернетээс олж аваад тэрнийхээ дагуу дагаад 7 хоногт нэг 4 удаа гүйж гисэн. Тэгээ харамсалтай нь тэр жил нэг Улаанбаатар марафон болоогүй. Гэхдээ би өөрөө бие даагаад 42 км гүйж чадсан. Яг тэр нэг 12-7 хоногийн системтэй бэлтгэл хийгээд дуусаад 42 гүйцсэн чинь надад нэг юм урам зориг төрөөд би ер нь чадах юм байна те. Энэ цаашдаа нэг бол тогтмол болгож чадах юм байна гэл. Тэгэл тогтмол болгож ирсэн. Тэгээд өөртөө нөгөө нэг энийг хөвшүүлэх хаяхгүй байх ямар нэг арга зам дандаа сэтжсэн. Сэтж олж ирсэн. Тэгээд 20 онд миний сэтж олсон зүйл нь болохоор 21 аймагт 21 км гүйх юм чаленжийг өөртөө тавиад тэгээ би бүх аймагуд дээр ингээ гэр бүлээрээ аялангаа зуны амралтаар аялангаа аймаг болгоны төв дээр 21 км гүйжсэн. Наач ямар гоё юм бэ. Тэгээд гэр бүлээрээ очиод хүүхдүүдтэйгээ нөгөө тухайн аймгийн музейг үзнэ, ард иргэдийн амьдралтай танилцсан ингээд
хүүхдүүдтэй бас нэг газар орон үзүүлэхтэй танин мэдхгүй чанартай гэр бүлийн юм дусанж бүтээх. Тэгээд өөрөө хажуугаар нь гүйлтээ хийчдэг. Тэгээд дараагийн айн руугаа явдаг те. Ийм байдалтай би 20 оны 100 намрыг үзсэн. Тэгээд яг ковидын хөл хорой энэ төр болоод дуусаа. Тэгээ 21 оноос эхлээл ингээ янз янзын чаленжууд гаргаж явж байгаад тэгээд сүүлдээ одоо энийг одоо нэг надад айгүй гоё өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэр өөрчлөлтөө би эргэн тойрны хүмүүстэй хуваалцж ирсэн. Эхнэрээ гүйлт рүү оруулсан. Эргэн тойрныхаа найзуудыг бас оруулах гэж хичээсэн. Гэхдээ яг нөгөө цаг нь болоогүй хүмүүс бол яаж одоо ятгсан ч өөдөггүй юм байна лээ. Тэгэл гүйлтийн клуб байгуулсан. Тэгээ мэрэгжлийн багш тасгалжуулагчийн удирдлагын доор хичээлж ирсэн. Тэгээ надаас айгүй олон хүмүүс ингээ нэг асуулт асуудаг. Яаж гүйх вэ? Ямар пүүз өмсөх вэ? Юу идтiin? Хурдаа яаж хадгалдیں? Өглөө гүйсэн дээр юм уу? Орой гүйсэн дээр юм уу гэл ингээ түмэн асуулт ирдэг. Тэгээ тэр болгонд би ингээ хариулдаг байсан. Сүүлдээ надад нэг санаа төрсөн нөгөө хариулаад байх нь айгүй цаг үрдэг байхгүй. Тэрийг би ингээ ийм хураангуу ийм тэмдэглэл болгож ирсэн. Тэгэл хүн асуунгууд нөгөөсөө копи пейст хийгээл яваалцдаг. Тэр нь миний цагийг хэмнэжсэн. Тэгээ шинэ асуулт ирэнгууд би тэн дээрээ нэмчдэг байсан байхгүй. Тэгэл ингээд асуулт хариултын юм айгүй юм зузаан хураангуу ийм тэмдэглэл болж ирсэн. Тэгж жагаад би 23 оноос энийг нэрээ юу яаж болох юм бэ штэ. Ном болгоод гаргаж болох юм бэ штэ. Тэгээд ном бичих санаа төрөө. Тэгээд тэрийгэ тэмдэглэлээ илүү баяжуулаад ном болох ингэж алхмаа тавьчихсан. Тэгээ ном асуулт асуусан тэр хүмүүсээс нэлийн дүүс хэдэлжүүлж өгсөн юм. Тэгсэн. Тий. Маш их асуулт асуусан, тэрэнд нь хариулсан. Тэр нь бол аюу тийм номны одоо суур нь болсон гэх юм уу? Тийм байна. Тий. Тэгээд номыг болохоор хизээ үлгэдэж авлаа. Одоо бас яг 2 жилийн өмнө буюу 24 оны 5 сард. 24 оны 5 сард. Яг л бас яг марафон болохын өмнө тэгсэн. Тэгсэн. За гүйдэг моог. Гэдэг нэр. Энэ хойчийн талаар бидэнд гоё танилцуулаач. Тэгээ энэ нэрийг өгөхийн тулд би нөгөө ном бичихтэй мэрэгжлийн ийм одоо ном редакторлдог бестселлер ном гаргацсан ийм хүмүүс рүү хандсан. Яагаад тэгэхээр би өөрөө биччихэд ингээд уншихаар яг нэг аягүй гоё гараа авлах шиг юм байгаа юм л да. Тэгээ тэр бол амжилтанд хүрнэ гэж юусоо бодоагүй. Тэгээд яг тийм ном одоо гаргаад олон хүнд хүргэсэн бестселлер номтой болсон ийм хүмүүс рүү хандаад тийм төсөл хэлбэрээр энийг ажил хэрэг болгосон. Тэгээд энэ одоо гүдэг моги гэдэг нэрийг олохын тулд би 100 нэр нөгөө төслийн удирдагч руугаа явуулсан. Нэг 2 нэр явуулна, наадах чи хог. Дахиад бодож байгаа дахиад нэг 3 нэр явуулна, наадах чи хог гэл ингээл байл. Наач ирэхгүй. Наадах чи ерөөсөө нөгөө юу одоо сонсголонтой биш байна. Хүнд хүрэхгүй гэдэг. Тэгээд тэр нэр сонгож явах үед одоо хүн илүү өнгөцгөн хандж эхэлдэм байл л дээ. Анхны одоо толгоонд орж ирж байгаа тэр нэр маш өнгөцгөн нэр байд юм бэл. Тэгээд тэр ингээд хэрэгсэхгүй ингээд няцаагдаад байнгут хүн илүү ингээд доторлогоо өнгөд юм бэл. Өөрийнхөө доторлоо. Тэгээд ингээд өнгөж явсаар хагаад би яг өөрийнхөө нөгөө нэг бүр мөн чанарлуу гэх юм уу ингэж өнгөж орж энэ нэр гарч ирсэн. Тэгээд тэр нэрийг манай одоо төслийн удирдагч наадах чинь л яг оновчтой хүмүүст одоо сонсголонтой хүрхүүс нэр байна гэж тэгж энэ сонгогдсон нэр байгаа. Гүдэг гэдэг нь бол яг нөгөө нэг ярьдаг биш хийдэг тийм ээ. Зүгээр одоо ингээ яриад иж болно шүү дээ. Тийм биш. Яг хийдэг. Гүөх тухай ярьдаг биш яг гүдэг гэдэг утгыг агуулж байгаа. Моги гэдэг нь ямар учиртай вэ гэдэг яг энэ номыг уншсан хүн л олж мэднэ. Тийм. Уншингууд байгаа. Тэгвэл тэнд нь үлдээ тий. Гоё уншаад. Яад вэ гэхээр энэ бүх одоо юу гэдгийг та бүхэн маань ингээд бит байдлаар нь байж болно. Эсвэл бас сонсдогоор хүртэл гарсан байгаа. Тий. Аудиогоор нь байгаа. Эм-бук болон зангийн аудио дээр байгаа. Тэгээд сонсдогоор нь юу уншдгаар бол интер номын дэлгүүр аз орон номын дэлгүүртэй багтаалж байгаа. Би яг энэ номыг одоо би өөртөө тань ингээл яг өмнө бас нөгөө өнгөрсөн жил ярьцлага хийж байхад маань сэтгүүлч нар хэлж байсан байхгүй юу? За гүдэг мог ирж байгаа гэдэг хэрэг. За гэд. Би сүлдийн моги гэдэг нь яг өөрийнх нь нэр юм. Бүр жинхэнэ нэрийг баг мэдэхгүй болчихсон. Гүдэг моги гэдэг бүр бидний ингээд дахин бүр орцсон байгаа байхгүй. Тэгээ би одоо өнөөдөр хүртэл ингээд уулзсан. Гүдэг моги нэр жинхэнэ нэр юм билээ. Харин тий. Энэ хач одоо бүр яг өөрийн тань баг бүр нэр болцсон байгаа байхгүй тий. Харин тий. За одоо эндээс ахаа үргэлжлүүлээд үзэгчдэд сонсогчдод хоёлоо гоё зөвлөгөөг. Тунд Улаанбаатар марафон эхлэх чинь тий. Энэ Улаанбаатар марафонд сая ингээ бүртгэлүүдийг харж байхад бол нэлээд олон хүмүүс байх шиг байна. Ер нь зүгээр мэдээж гүдэг хүний хувьд бас энэнийг хараад статистикийг бас харж байгаа бох тий. Энэ жилийн бүртгэл ер нь хэр байх шиг байна.
Ер нь бол бид анзарч байгаа шүү дээ. Улаанбаатар марафонд 25,000 хүн гүйлээ, 30,000 хүн гүйлээ гэж өмнөх жилүүдэд ийм маркетинг явж байсан. Тэрийг бид нэр сонсч байсан тий. Гэхдээ яг доторх ингээ бүртгэлийг нь задлаад аваад үзэх юм бол манай Улаанбаатар марафон гэдэг бол 42 км-ийг л уг нь хэлдэг. Уг нь 42-ыг л марафон гэдэг. 21-ийг хагас марафон гэнэ. Тий, half marathon тий. 5 км тэгээ гэр бүлийн 1500 м эдрийг бол гүйлт гэж нэрлэнэ. Эрүүл мэндийн гүйлт гэж нэрлэнэ. Марафон гэвэл 42-ыг хэлэх нь байна. Хагас марафон гэвэл 21-ыг хэлэх нь байна. Энийг одоо бүгдээрээ ингээд сурцгаа хэлж хэлж ойлгож суръя тий. За 42 км-т өнгөрсөн жилээс өмнөх жил нэг 200 хүн гүйсэн. Тэрний өмнөх жил 100 хүн гүйгээгүй. 100 хүрээгүй. Одоо хөөсөн юм тий. Ингээд 100-аас бага тэгээ 200 яг 25 онд 311 хүн гүйсэн. Энэ жил яг одоо өнөөдөр 4 сарын 30-ны өдрийн байдлаар харахад 600 гаруй хүн бүртгүүлсэн байсан. Тэгэхээр марафонд оролцогчийн тоо ингээд 2-3 жилийн өмнөхөөс 7 дахин өссөн явж байна. Жилийн өмнөхөөс 2 дахинаас илүү өссөн явж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё мэдээ. Хагас марафонд орж байгаа хүний тоо 2 жилийн өмнө бол 1500 байсан. Жилийн өмнө 2500 600 байсан. Одоо 5000 бараг 6000 руу өгч байна. 6000 тонн би өөрийг байна даахгүй. Нэг би байна даахгүй. Тэгэхээр энэ үнэхээр гоё одоо ингээд би одоо гүйд сурыг олоолаа гүйдэг болоё гэж уриалаад байгаа. Тэгээд ийм олон хүн марафонд гүйж байгааг одоо гүйх гэж байгааг харахад үнэхээр гоё байна. Нэг зүйлийг одоо санаа зовж байгаа нь бэлтгэл хийж эртхэн хийсэн байгаасаа л гэж бодож байна. Бас энэ жилийн Улаанбаатар марафоны нэг онцлог нь 5 сарын 1-нд бүртгэлээ хааж ин шүү дээ тий. Энэ бас зүйтэй гэж бодож байна. Дэлхийн том марафонууд бүр жилийн өмнө одоо зарлаад ядаж доорой 6 сарын өмнө бүртгэлээ хаадаг. Энэ бол яагаад тийм эрт бүртгэлээ хаадаг вэ зэрэг тэр марафонд 42 км гүйхийн тулд одоо хамгийн багадаа 12-7 хоног болвол 16-7 хоногийн өмнөөс буюу 4-5 сарын өмнөөс бэлтгэл хийх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгжээ тэр хүн бие сэтгэлийн хувьд эрүүл чирэг яг тэр зайгаа эрүүл амжилттай туулах нөхцөл бүрддэг. Тэгэхгүй одоо ингээл өмнө жилүүд чинь баг маргааш нь марафон болох гэж байхад өнөөдөр бид нэр эрүүл хийсээр хагаад ингэрийн дугаар номероо авдаг шүү дээ тий. Энэ бол эрүүл ингэж бэлтгэлгүй орох нь бол эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Гүүх сайн. Тэгвэл бэлтгэлгүй тийм хол гүүх нь бол эрүүл мэндэд сайн биш шүү дээ тийм ээ. Харин тий. Тэгэхээр ядаж 4-7 хоногийн өмнө бүртгэлээ хаагаад хүмүүст ингээд бэлтгэх цаг хугацаа гаргаж байгаа нь бол зохион байгуулагч нарын зүгээс хийж байгаа нэг том алхам гэж харж байна. Дараа жил бүртгэлээ бүр өшөө урт хугацааны өмнөөс хаах нь зүйтэй байхаа гэж би хувьдаа боддог. Тийм байна. Наадах чи их чухал юм биш үү? Тий. Хүмүүс тэр нэг юм боломжийг олгоод тий. За би бүртгүүлсэн байгаа шүү гэд эн чинь баг 4-5 сарын өмнөөс бэлдэж явж байхад хүртэл хэрэгтэй. Амьдралын нэг их хэсэг болгоцсон хүмүүст бол эн чинь бас хайцангуу бас гайг байгаа байхгүй тий. Уусаа бэлтгэлтэй байгаа хүмүүс. Тийм байнгын бэлтгэлтэй байгаа учраас тий. За тэгвэл энэ 42 болон 21 гэл ер нь бүх зайд ер нь гүйж байгаа энэ хүмүүс ер нь хамгийн ихний зөвлөх зүйлүүд юу вэ? Одоо энэ хоёлаа тэгвэл намаа жоох нэг юм хурангуулад үзэгчдэд гоё зөвлөгөө өгвөл. Ер нь бол хамгийн чухал мессеж нь би юу гэж хэлэхээр зэрэг Монгол улсад Улаанбаатар марафоноос гадна 50 гаруй тэмцээн оролдоон болж байгаа. Тийм үү? Хүү, тийм болно уу? Тийм. Одоо жишээлбэл та нэг тэмцээн зохион байгуулъя гэдэг одоо санал гаргаад зохион байгуулъя гэж бодъё л да. Тэгвэл эх оны одоо энэ оны 11 сар хүртэл зохион байгуулчих ихээр танд 7 хоног олдохгүй. Аль нэг тэмцээнтэй давхцуулахгүйгээр би тэмцээн хийгээвэл амралтын өдөр олдохгүй. Тийм олон тэмцээн байгаа. Том жижиг. Тэгээ бодож. Тэгэхээр Улаанбаатар марафоноос гадна өөр тэмцээн байдаг шүү. Тийм байна. 7 хоног болго ямар нэгэн тэмцээн байгаа шүү. Гоё мэдээлэл л шүү наач бас. Тий. Тэрээрээ би бас юу хэлэх гээд байна нөхөр зэрэг гүйлтийг зөвхөн Улаанбаатар марафоноор битгий хараарай. Жилдээ нэг удаа зүг мөрөө гаргадаг юм зан үйлийн чанартай зүйл биш. Өглөө болгон босоо шүдөө угаадаг шиг 7 хоногт нэг 3 удаа гүйдэг дадал хөвшилтэй болох тэр одоо суурийг энэ Улаанбаатар марафоныг тэр суурай болгож ашиглаарай л гэж хамгийн ихний зөвлөгөө. Яг тийм. За нэгэнд шийдсэн одоо ингээд бэлтэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд хамгийн чухал зүйл нь одоо нөгөө гүйлтийн пүүз, зориултын пүүз болол гүйж эхэлж байгаа хүмүүст хамгийн чухал нь. Ягаад гэвэл пүүз бол айгүй олон юм технологи одоо шингээгээд хүмүүсийн бэртэл хэмтлээс хамгаалах одоо бидний гүүгээд эхлэнгууд түнх өвдөг шагаандаа үе мөчн дээр бидний жингээр ачаал ирдэг тийм ээ. Тэгээд тэр тусмаа хүмүүс одоо нөгөө харьцангуй илүүдэл жинтэй хүмүүс одоо 3-2 нь байгаа дээ шүү дээ статистик харуулсан. Тэгэхээр таны илүүдэл жин чинь таны түнхэн дээр ирнэ, таны өвдгөн дээр ирнэ, шагаан дээр ирнэ. Тэгээд муу пүүзтэй хатуу зам дээр гүйх юм бол бэртэл. Тэгээд гүйх гэж жагаад бэртэл аваад гүйж чадахгүй байдал руу орно гэсэн үг. Тийм болохоор
тэрнээс хэрэгэлдэг зүйл нь гүйлтийн зориултын пүүз. Энэ бол хамгийн чухал. Түүнээс гоё хувцас, цаг тэр бол дараагийн асуудал. Тийм баг. Өөртөө нөгөө 10 дахь 1000 дахь асуудал шүү гэдэг шиг тийм. Яг пүүзтэй гүгээр. Тэгээд гүйлтийн бэлтгэл хийхдээ зориултын зам талбай сонгож бэлдүүл зүгээр. Ийм одоо гүүх замыг одоо жишээлбэл яг цементэн зам Сүхбаатарын талбай шиг ийм чулуун зам байна тийм үү? За тэр шиг одоо Рио паркийн тэр цементэн зам байна. За энэ бол хамгийн хатуудаа орно. Дараагийн зөөлөн зам нь асфальтын зам. Одоо машины зам чинь ийм замын хартаа цементтэй холио хийсэн юм асфальтын зам биш. Энэ бол зөөлөндөө орно. Тэрний дараагийн зөөлөн зам нь нөгөө одоо жишээл цэцэрлэг хүрээлэнгийн нөгөө улаан зам биш тий. Эсвэл манай төв цэнгэлт хүрээлэнгийн зориултын нөгөө 400 метрийн тойрог улаан зам байна. Энэ бол дараагийн зөөлөндөө орно. Зөөлөх юм бэлээ. Тэрний дараагийн зөөлөн зам бол зүгээр шорон зам. Шороо тэгвэл хамгийн зөөлөндөө орно. Шороонд хамгийн зөөлөндөө орно. Тэгэхээр аль болж өгөл зөөлөнгүүлтэй шорон зам юм уу энэ улаан зам дээр хийгээрээ. За энэ Сүхбаатарын талбайн тэр чулуун зам, Рио паркийн тэр хатуу цементэн зам дээр нэн ялангуяа муу пүүцтэй битгийгүүгээрээ. Бүр амар тэн дээр гүйсэн хүмүүс бэртээ таа. Сүхбаатарын талбай дээр гүйвэл яг тэр чулууны гадна талынхан одоо ийм асфальтын замаар нь гүйвэл хамаагүй зөөлөн байдаг. Илүү төхөөрөмжтэй. Яг гүйгүүд үзэнгүүт ялгаагийн шууд мэдэрдэг. Ялангуяа бид нар нэг олон жил гүйцсэн учраас ингээ хатуу зам дээр гүйх, зөөлөн зам дээр гүйх айгүйх ялгаатай байдаг. Бүх замыг ер нь Монгол улсын бүх замыг туулаад үзсэн үе чинь 21 аймгийн тий 21 аймагт 20 аймагтаа гүйцсэн Улаанбаатар хотын ёстой нөгөө нэг хаана гүйж болох газар байна тэр болгонд бараг өстой сайн мэдчихэж байгаа юм байна. Тэгээ одоо жишээл Мишелийн урдуур ингээд 6 км-ийн Ярамгийн гүрнээс Зайсангийн гүр хүртэл 6 км гоё зам байдаг. Энэ үнэхээр гоё зам. Гэхдээ нэг сул тал нь хатуу. Тэгэхээр одоо манай төр засах болдог бол энэ хатуу зам дээгүүр ингээд зориултын одоо нэг улаан ийм зөөлөвч биш үү? Тэрийг хийчүүл ард иргэдийн эрүүл мэндэд айгүй тустай байгаа. Тэгвэл яг ийм хатуу зам дээр гүйхээр үнэхээр бэртэл гэмтэл эрүүл мэндийнхээ төлөө гүйх гэж жагаад бэртчихэд байгаа байхгүй. Харин тийм тийм. Тэгэхээр пүүзээ зөв сонгороо, гүйх замаа зөв сонгороо. Ер нь явж гүйх хамгийн тохиромжтой зам гэрийн ойролцоо зам л байдаг. Ер нь нөө. Тэгээд замаа зөв сонгороо. Тэгээд хүмүүс өглөө гүйхөө, орой гүйхөө, өдөр гүйхөө гэдэг. Та гүйжил байвал аль нь ч болно. Яг таны ажил, амьдралын хэв маягт аль нь их нийцээд байна. Тэр цагаа сонгоод гүйчих хэрэгтэй. Бидний хувьд ихэвчлэн өглөө гүйдэг. Оройны гүйлт болохоор яаж игээд янз бүрийн ажил гарч ирээд ингээд цуслагдчих магадaltaй байдаг учраас орой би ер нь гүйдэггүй дандаа өглөө гүйдэг. Өдөр бид нар чи ажилтаа байна шүү дээ. Ажлаа яах юм. Тэгэхээр чин өдөр бол боломжгүй байдаг. Яг амралтын өдөр бол өдөр гүйвэл ер нь өглөө гүйх, өдөр гүйх, орой гүйхийг ингээд харьцуулаад үзэх юм бол өдрийн цагийн гүйлт хүний бие организм илүү гоё ийм гүйцэтгэл сайтай байдаг. Аюу сайн гүйж чаддаг гэх юм уу? Тийм байдаг. Тэгэхээр хэрвээ таны ажил амьдрал чинь болж явал өдөр гүйж болно шүү дээ. Аюу гоё байдаг. Өглөө өдөр бол би ч одоо юу гэдэг спортоор ингэ хичээлсэн дараа тухайн өдөртөө бүр илүү юм өсвчтэй болж ирээд. Тэгэхээр тэр бас нэлээд чухал болоо. За нэг ийм нэг сонирхолтой юм бас яваад лээ. Би нөгөө 21 км бүртгүүлсэн байгаа учраас одоо ёстой юу лээ бүгдийг л үзэж байгаа юм чинь тий. Энд чинь барыг гандаа орхон холог үлээлж штэ гэдэг. Тэгэхээр надад их сонирхолтой зарим хүмүүс бол ингэж байна. Одоо манай 21-т гүйж байгаас хэд хэдэн хүмүүс. За хөлгийнхээ ууланд вазлин түрхчээрээ гинэ. За тэгснээ сугандаа вазлин, цавиндаа вазлин түрхээрээ. Наа чи улаагаад нилээ эвгүүтээ шүү гэдэг тийм нэг хаакуд хэлээдлээ. Энд дэр юу гэж зөвлөх вэ? Энэ дэр би яг нодлон нөгөө UB Life гэдэг юу байдаг ш тэнд өгсөн ярилцлага бас өөрийнхөө пэйж дээр оруулсан байгаа. Та бүхэн ороод харуул бүр ингээд алхам болгоно бичсэн байгаа. Мэдээж гүдэг могийн ном дээр бүгд байж байгаа. Бүр дэлгэрэнгүй байгаа. За би товчлоо ярихад яг марафоны өглөө болоод одоо 21-42 км бол 9 цагаас гараатай байгаа. Тэгэхээр 7 цаг гэхэд өглөөний цаа ундаа ууцсан байвал зүгээр. Тэгээ яг хөлөөд нэг жээлийн энтер гээд хөнгөө мэдэж болно банана гэдэг ч юм уу тий 8 цагийн үед ч юм уу тий. Ядаж өглөөний цаанда жишээл нэг агшаасан юу бяцартлан буцлагдсан нэг будааны зутан дахианы махта будааны зутан ч юм уу тий ганц нэг өндөг ч юм уу идэж болно. Төхүүлээд нэг ийм нүүрс усаар баялаг одоо нөгөө нэг юу гэдэг энержи бар байдаг ш тийм байж болно. Банана байж болно энержи жилийн энэ ууж болно. За ийм байж болно. Таны саяны хэл дээр вазлин биш үү? Тэр хэрэгтэй. Гэхдээ хөлөө тослох хэрэггүй. Хөлийнхөө одоо энийг тосчод бас ингээ гулсаад байна шүү дээ. Харин тийм. Яг тослол зүйтэй газар нь болохоор энэ сууг ингээ холгогдчихдаг болохоор суугаа, цаваа. Тэгээд биеийнхээ ил гардаг хэсгийг тосолчих юм бол ялангуяа сэрүү өдөр энэ боротоо сэрүү өдөр таарах юм бол даарахаас хамгаалдаг.
бас ингээ бороонд норлооч гэсэн ингээд арсангуу юм гайгүй байгаа. Цаг агаараа сайн харах хэрэгтэй юм тэр. За тэгээд нүдний шил бас зүгээр өдөг нартаач байна, аргуу юу өдөг салхитаач байна. Нөгөө нүдний шил ингээ ярваагаад ингээ өвчигээс хамгаалan дээрээс нь нүд ингээ салхинд яваад хараас улаачдаг тий. Боловс гараад гүгүүлж хэлж шүү дээ. Дээрээс нь нүдний шилтэй бол зураг мурган дээр бас айгүй гоё кул харагдаж шүү дээ. Оо өнгөн ингээ юу тий. Нүдний шил хэрэгтэй. Энэ нөгөө ирчүүдийн хөхн ингээ холгодчихдаг. Ямар подол бүр яг алхаж. Би бүр яг нэг юм богино хэмжээний нэг рис харж ирсэн чинь ингээ ийм наалт наачтай, лент наачтай. Хуруу лент биш үү? Хуруу лент ингээд наач. Лент байх нь тий. Жахны лент. Тэгэхээр зүгээр. Тэгэхгүй бол зарим хүмүүс бүр ингээд энэ цусгараад ингээд улаагаад орж ирдэ штэ. Амар. Тийм. Наачстай их хэрэгтэй зүйлгүй шүү. Тий. Гэх мэтлэн нилээ нарийн зөвлөгөөнүүд байгаа. Тэгээд нөгөө одоо цаг агарын ингээд хүүтэн халуун ингээд температурын өөрчлөлтөд болоод гүйж явах үед гиз хямраад ингээд 0 ормоор санагдах юм асуудал гардаг байхгүй юу? Тэрнээс сэргийлэхийн тулд хүүснийхээ нөхрөө ингээд хөвөн дүүргэж ягаад тэгээд наагур нь тейп наалт ч юм уу ингээд наачтай. За. Тэгэхээр гиз хямардаггүй. Тэр айгуу сонь тийм юу байдаг шүү. Хак байдаг шүү. Актив гоё аа шүү. Тийм байна. Тэгвэл яа би бүр яг наадах ч асуухгүй. Тэгээд 0 орол дөндөө цаг алдаг шүү дээ. Гэхдээ ер нь харин тийм биеийн асуудлууд юу гэдэг биец хөнгөнч бай, хүнжч бай, биецх тийм асуудал гарвал ер нь нээлттэй байдгүй. Нээлттэй замд 0 байж байгаа шүү дээ, тий. Би нөгөө анхудаа л 21 цагч нь бол явж л байгаа шүү дээ. Тий, тэгээд нөгөө нэг замаа дуусах цагч нь жоох удаашрын дөрөөс 0 орж болно шүү дээ. Зарим хүмүүс бас 21 км-ийн турш зогсохгүй явах хэрэгтэй гэдэг ийм ойлголттой айгаад байгаа шүү. Тийм байхгүй шүү дээ. Алхаж болно, амарч болно. Тэгэл та ингээд ямар ч хэлсэн замаа дуусгал ороод ирж болно шүү. Тийм байна. Тэг битээ өөрийгөө амар стресстүүдэл те. За ингээд заавал зогсолтгүй гүйцэтгэх шаардлагагүй шүү дээ. Тий. Нэг хүний зүгээр юм хошигнсон тийм пост байдсан шүү дээ, тий. Гүйж хагаад барил ойцсон жирэг бүгд тараа хөвцөөлөө. Тэхгүй гайгүй. Гайгүй юм байна. Ер нь бол 9 цагаас гарлаа гэхэд шагнал гардуулт 16 цагийн үед болохоор байх шиг байсан. Тэгээд 17 цаг маг хүртэл бол зам 18-аас хааштай. Тийш дээ тий. Тэгэхээр зам хаах хүртэл ямар ч байсан хаалга буухгүй байж л байдсан шүү дээ. Тэгэхээр тэр болтол бол явж л байсан. Хүн ер нь шүү дээ зүгээр жирийн алхахад цагт 5 км явдаг шүү дээ. Зүгээр ингээд яармгүй алхахад. Тэгэхээр хамгийн муугаар утахад 4 цаг 21 км 4 цаг явна. Хамгийн муугаар утахад алхаал ороод ирнэ. Тэгээд шогших алхахыг хосоолоход 3 цаг тасралтгүйгүй бол 2 цаг явал ороод ирнэ шүү дээ. Тий. Тэр нөгөө оюутан байх үе муу саанд орчлоо нөгөө тарилаа бүс мусын үе муу те. Тий, алхдаг байсан шүү дээ. 200 төгрөг хаяа байхгүй те. Зүгээр. За боёо сургууль руу алхах чи. Чи одоо хичнээн километр хийсэн бүүн мэд. Тэгээд яста бараг заримдаа зүгээр гоё юм аваа зүгээр алхах чи гэдэг шиг. Тий шүү дээ. Мөнгө хэмнээд мөнгөөрөө хоол авч тэгээд гэх мэтлэн тэгэхээр ер нь бол ямар ч нөхцөл байдал тэр зорьсон зүйлдээ бас нэг амжилт үзүүлэхийн тулд бас өөрийгөө дайчлаад алхаач чамаагүй орж ирэх зүйл юм байна. Анх үжээ хүмүүс бол хамаагүй алхаад дунд нь амарсан ч болно ш. Усны хэсэг дээр амраад 0 ороо тий. Усны хэсэгтэй гэдэг үл нэрээ. 5 ер нь марафоны стандарттай 5 км тутам усны хэсэг байдаг байхгүй юу? Тэгээд тэндээс ус мус ер нь ус тэгтээ нэг их уугаад хэрэггүй байдаг ш. Ганц 2 балга. Тэгэхгүй бол цанх татчихдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ингээл одоо нэг 500 мг марафон болгон дээр ийм цаасаа яган дуг ус хийж өгдөг. Нодлон манайхан нөгөө нэг зохион байгуулагч нар бас туршлагатай зүгээр ийм савтаа ус тавьчингууд хүмүүс ингээл 2 мороор саваар нь аваад дараагийн хүмүүст нь усгүй үлдсэн. Тэгээд хол удаан гүйж байгаа болон 2 дахь тойргоо 40-д явж байгаа хүмүүст усгүй болсон ийм асуудал гарсан. Тэгэхээр манай зохион байгуулагч энэ жил тэн дээр анхаарж байгаа байх гэж найдаж чинь. Зүгээр цаасаа яганд нэг сав усыг 2-3 цаасаа яганд хийчих шүү дээ. Тэгэхээр нэг гүйж өнгөрөхдөө нэг савтаа цаасаа ягах шүүрэл уучдаг байхгүй тий. Их уучгаар ингээд цанга татна тий айгуу хэцүү шээс хөрн асуудал. Зүгээр амны цангаагаа тайлал ганц 2 балгаал явчих бол. Тийм байна. За ёстой маш олон үнэтэй зөвлөгөөнүүдийг манай үзэгч сонсогчдод олон маань авлаа. Би ч өөрөө нөгөө 21-д гүйж байгаа учраас энийг бас нэлээд сайн өөрийнхөө энэ гүйлтэн дээр гоё хэрэгжүүлнэ. Тэгээ ер нь тухайн өдрийн одоо юу гэдгийг би өөрөө бас нөгөө теннис тоглодог. Тэгээд бас нэг 2 жил гарангийн хугацаанд теннис тоглож байгаа. Тэгээд тэмцээн уралдаанд орох тусам улам сайжирч юм билээ. Ер нь хүмүүсийг бүгдийг ингээд анзаарч байгаа. Нэгт хоёрт гэх юм бол тэмцээний өмнөх орой хаяа нойр хөрөхгүй гэгэлзээд тоглоод тэгдэг. Тэрэн дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Харин тий одоо ялангуяа шинэ гүйж байгаа гэлтгөө олон жил гүйж байгаа хүмүүс ч гэсэн тийм нервтдэг. Тий маш их нервтэй шүн нойр алдах ийм тохиолдол байдаг. Одоо 22-ны 5 сарын 22-ны шөнө гэсэн үг шүү дээ тий. Тийм хүмүүс их гарна ер нь бол тий. Тэгэхээр одоо нөгөө нэг бүх нойроо авах
одоо ямар л зөвлөгөө өн тэр болгоныг л толтлон л ашиглах хэрэгтэй. Ажлаа эрт таарах хэрэгтэй. Орой ирээд гоё хамгийн санаа зовох юмнууд нь болохоор нөгөө юмаа дутуу хөтөө байх вэ гэж их санаа зовоод байдаг байхгүй. Тэгэхээр хувцаа номероо зүгээд хувцсандаа зүгээд те. За яг уралдааны хувцсыг гадуур нь хувцс ингэн. За маргааш өглөө очиод гарахаас өмнө хувцаа тайлаад тэнд тавина юм уу? Тэр чи натаа цуг явна шүү гэдэг ихнэр нөхөр хүүхд одоо найзаад тохиролцсон те 5 цагийн дотор л ямар ч би орж ирнэ шүү гэдэг. За ингээд хувцсанараа жинтан болгоно, идэж уух зүйлсээ жинтан болгоно, өглөө босоод идэх юмаа жинтан болгоно ингээд хувийн бэлтгэлээ ингээд бүр ингээд хэдэн өдрийн өмнөөс бэлтгэсэн байх хэрэгтэй. Тим юмд санаа зовхгүй болох хэрэгтэй гэсэн үг шүү дээ те. За хувийн бэлтгэл чинь жинтан болчлоо. За тэгээ эртхэн хоол ундаа идэн хөлөө хан руу ингээд сойгоод нэг 20 минут хэвтвэл сайхан амардаг тий. За тэгээд давстаа баан. Гэтэ марафоны өмнө тийж хэрэггүй бах. Ер нь бол нөгөө хитрхи булчингаас олжвол бас дими. Тэгээд хит ихт орондоо орчвол шүн их зэрчээд тэгээд догдлоод бас унтахгүй юм байгаа. Би босоо унтахгүй. Тий. Тэгэхээр яг л өглөө 9 цагт гараатаа. Тэгээд 7 цагт өглөөний цагаа уун гэхээр за 6 гээд босъё гэж бодвол тэгэхэд 10 гээд унтсан юм 11 гээд унтсан байхад хангалттай шүү дээ. Тэгэхээр бүр хитрхи 8 9 цаг гээд эрт орондоо орж хэрэггүй те. Шин 4 мөрөгөөс ирчил хэцүү те. Хэцүү. Тийм болохоор яг л 10 цаг гэхэд орондоо орё гэж төлөвлөөл. Тэгээд нөгөө нэг утас одоо өөрт чинь саад болдог юмнуудаа яг жинхнээсээ ингээд ганцхан өдөр өөрөөсөө холдуулаад тий. Холдуулаад тэгээд сайхан эрт амрахыг л хичээх хэрэгтэй. Унтахаас өмнө янз бүрийн тийм жели мэйли нөгөө нойр сэргээх янз бүрийн хэрэглэх хэрэггүй. Ер нь марафоны өмнөх өдөр кофе уудаг бол 22-нд кофе уугаад хэрэггүй шүү дээ. Тийм байна. Тэгэх юм бол орой аягүй сайн унтна. За тэгвэл энэ болгон дээр анзаарах юм байна. Тэр бэлтгэлийг нэрээ яадаг юм болов? Бэлтгэлээ одоо шинэ ингээд одоо теннис болоод юу гэдгийг би бол өмнөх нэг өдөр нь бэлтгэл хийхэ болчдөг байхгүй. Зөв. Тэгэхгүй бол маргааш нь ядарсан тэгээд тэмцээнд орно гэдэг бол үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр одоо Google-тэн дээр болохоор ер нь яаж зөвлөл зүгээрээ. Ер нь бол Google-тийн одоо бэлтгэл марафон болж ирэл 12-7 нэг юм 16-7 хоногийн өмнөөс эхэлдэг байхгүй. Тэгээд 7 хоногт хамгийн багадаа 4-5 удаагийн бэлтгэл хийдэг. За тэгээд одоо үзэгч нартай зөөрлж хэлвэл хамгийн эхний 7 хоногийн эхний өдөр ийм ачааллыг харуулвал ийм бага ачаалттай байна гэсэн үг тий. Дараагийн 7 хоног ийм, дараагийн 7 хоног ийм гэдэг ачаал чинь нэмэгдээд байна. Ингээд одоо жишээл 12-7 хоногийн бэлтгэл авч байгаа хүний хувьд 10 дахь 7 хоногт энэ хүн хамгийн өндөр ачааллаа авдаг. Тэгээд 11 дахь 7 хоногт ачаал нь багасна, 12 дахь 7 хоногт ачаал нь бүр багасна. Тийм. Тэгээд энэ ачааллыг ингэж авч явж исэн би чинь 11 12 дахь 7 хоногт ингээд ачаал чинь багасч гот аягүй гоё сэргэлт авдаг. Тэгээд энэ үед нөгөө carb loading буюу одоо биеэ нүүрс усаар зэнэглэх, илгэндээ булчиндаа нүүрс усаар ингэж хангах ийм 7 өдрүүд байдаг байхгүй. Тэгэхээр ачаал чинь багасчихна. Тэгээд нөгөө нүүрс усаар баялаг хөнгөн шингэн сааха хоол идээд байхаар булчин чинь ингээд булчингийн эс болгон чинь нүүрс усаа аваад ингээд гликоген гэдэг хэлбэрлөө ингээд нөөцөлдөг илгэндээ нөөцөлдөг байхгүй. Энэ нөөцөл чинь яаж нэхэр зэрэг одоо бид нэр жишээлбэл аян замд гарахтаа банкаа дүүргээд нөөц бензиний сав аваад ачаан дээрээ хийгээд хамаг юмаа нөөцөлж авдаг шүү дээ. Яг энэ шиг бидний бие организм ингээд бүх сав боломжит бүхэл саваа буюу бүх эдээсээ нөөц усаар нөөцөлж авдаг байхгүй. Тэгмээд энэ нөөц ус чинь ерөөсөө л яг тэр марафоны зам дээр хэрэг болдог. Ядрахгүй замаа дуусгах гол нөөц чинь болдгоо гэсэн юм байна. Төсөөлөхөр нэг юм уулын хориг шиг юм харагдчихсан гэсэн үг. Ингээл ийм өндөр ачаалтай авч жаад ингээ буураад тэгээ яг марафон дээр ийм ачаал буцаад авна гэсэн үг шүү. Тийм байна. Тий. Тэгэхээр одоо жишээлбэл манай ялангуяа шинэ гүйж байгаа хүмүүс ийм олон 7 хоногийн өмнөөс бэлдсэн нь юу л бол тийм ээ. Магадгүй зарим нэг 2-7 хоногийн өмнөөс 3-7 хоногоос за бүрнэхээр сайн нэг 5-6-7 хоногийн өмнөөс бэлдсэн байгаа бах тийм. Тэгэхээр яг ядаж марафоныхаа өмнөх 7 хоногт ачаалаа бүр багасгаараа. Зүгээр зөөлөнгүүлтүүд л хийгээд байгаараа тий. Жишээлбэл 42-д гүйж байгаа хүмүүс бол яг марафон болгож байгаа тэр 7 хоногт нэг 12-14 км-ээс хэтрүүлэхгүй зөөлөнгүүлт хийн. Тэгээд 23-нд гүйж байгаа тийм үү. Тэгвэл 21-нд гүйхгүй амарна. Ямар ч гүйлт хийхгүй шүү 21-нд. 22-нд 30 минут л зөөлөнгүүлт хийдیں۔ Тэгээд нэг ийм хурд нэг 200 м-т нэг 6 одоо хурд хийгээл болоо. 22-нд хийх гүйлт ерөөсөө л тэр. 21-нд гүйхгүй те. Тэгээд 21-ний өглөө бэлэн байж гинэ л гэсэн үг. Тийм байна. Тий. Тэгээд дэр өмнөх өдрүүдэд нь юм баг зөөлөнгүүлтүүд хийн гэсэн үг. Түүнээс манайх ч ингээд мэдхгүйгээс болоод яг марафоны өмнөх өдөр хүртэл өндөр ачаалттай бэлтгэл аваад байвал
бие сэргээж чадахгүй марафон дээрээ ядарчдаг. Тэгээ ядраа замаа дуулж чадахгүй бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр энэ болгоныг чинь яг нэг уг нь бол мэрэгжлийн дасгалжуулагчийн удирдлагын доор бэлдүүлэх зүгээр өдөг. Тэгж амжихгүй байлаа гэхэд ядаж одоо жишээлбэл чат GPT нэг AI дасгалжуулагч нараас асууж болно шүү дээ. За би яг одоо ингээд тэдэн настаа тим жинтэй, тим хүүстэй хүн байна. Тэ би тэдэн 7 хоногоос бэлтгэлээ эхэллээ. Миний жингийн байдал ийм яах вэ гэж асуувал бас багцаатай юм гаргаж ирэх л байх. Гэхдээ яг нөгөө туршлагатай мэрэгжлийн дасгалжуулагчийн хэмжээнд хэрэг зөвлөх бол сайн мэдэхгүй байна. Ямарсан голтой юм гаргаад ирэх байх. За ойлголоо. Хоёлаа ёстой дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Тэгээд ярилцлагын төгсгөлд болохоор гоё хүмүүс нэг юм ахаад нэмээд нэг юм тактикийн гоё зөвлөгөө өгөөч. Жишээ нь 21-ийн одоо анхудаа 21 лүг өгч байгаа хүний хувьд болохоор одоогийн миний авсан байгаа мэдээлэл хэр зөв байна гэдгийг та бас хэлээрэй. Жишээ нь би эхний 7 км болохоор зүгээр гоё бие халаагаад яг нэг пейсээ бариад явъя гэж бодоод байгаа юм. За тэгээд нэг жоохон нэмэнгүүтээ хурдаа нэмээд 17 км хүртэл буюу 10 км бас нэг пейсээ бариад гүгээд тэгээд сүүлийн 4 дээр ёстой алхаач чамаагүй орнол гэсэн тийм төлөвлөгөөтэй яваад байгаа. Энэ дэр нэмж хэлээч. Энэ зөв байна уу? Яаж ийм миний хувийн тактик. Ярнууд янз янзын тактик байж болно л доо. Ингэдэ тэр бие халаалтыг марафоныхаа зам дээр биш. Одоо гараанаас өмнө хийдэг байхгүй. Тий. Тэгэхээр одоо манай гүйгчнээс анзаараараа манай мэрэгжлийн тамирчид туршлагатай гүйгчид амрын годомж шүү дээ тий. Тэр юуны галерегийн уртлын амрын годомжоос ингээд спортын ордон хойшоо мойс ийшээ Чавасынгийн хөшөөтэй уулзуур урагшаа засгийн газрын ордны баруун талаар галерегийн уртал гэдэг энэ дөрвөлж нь одоо годомж шүү дээ. Энийг ингээд тойроод бэлтгэлээ хийж байгаа, халаалтаа хийж байгаа. 9 цагт гараатаа гэхэд бид нар бараг 8:30-40 маш их төцсөн байж. Тий, бие халаалтаа эхэлсэн, халаалтаа хийгээ байж идэг. Тэгээд тэнд нэг доороо 20 минут зөвлөн шогшоод ингээд бие халаалтаа хийгээд сонгомол дасгалаа хийгээд ингээд үе мөчөө халаагаад тэгээд хувцас солиод 9 одоо 40 гэхэд ерөнхийдөө гарааны зурвас дээр зогсчиход байгаа байхгүй. Тэгээд гарахад биелэн гэсэн үг. Яг зам уралдаан эхэллээ гэхэд одоо жишээлбэл 21 км-ийг 2 цаг дотор багтаах зорилготой хүн байлаа гэж бодъё л та. Тэгвэл 1 км-ийг 5 минут 50 секундээр гүйнэ гэсэн үг шүү дээ. Тийм бай. Яг гарааны эхний километрээс гарааны хөөрөлд автаж хурд хийхгүйгээр эхний 1 км-ээс ахуулаад 21 км хүртэл тэр 5:50 гэдэг пейсэл барих хэрэгтэй. Хурдлах, удаашрах ийм одоо хаазлал, тоормзлол ийм байхгүй. Яг жигд явах хэрэгтэй. Энэ жигд явахаар бидний бие чинь одоо машинтай зөөрлөл манайхан бүгд л машин барьдаг. Одоо ингээд нэг ийм гоё нормалны хурдаар явахаар хайбрид машин бол жишээлбэл бензин мотор нь унтраа цахилгаан лугаа тавигдчихтэй шүү дээ. Өөрөлд маш бага бензин иддэг те. Бензин машин ч гэсэн гоё жигд хурдаар явахаар хөдөө нэг 80 милээр явахаар нэг хамгийн бага бензин иддэг. Тэрэн шиг бид нар яг марафон дээр жигд ийм хурдаар явахаар бидний хүч зарцуулалт хамаагүй бага байдаг байхгүй юу. Зүрхний цохилт ингээ яг нэгэн химийн цохилоод нэгэн химийн ийм ажиллагаа байна гэсэн. Тэгэхээр ядрахгүй маш бага ядардаг гэсэн. Дээрээс нь 5 км-ийн усны цэг хүрэхээс өмнө биедээ нөгөө спорт желли байгаа шүү дээ. Желлигээ ингээ бүсэндээ хийж авч явж хагаад за тэдэн метрийн дараа усны цэг ирж ийн гэж байгаа үедээ желлигээ уучна. За айгүй чихэрлэг байгаа шүү дээ желли чинь тий. Тэгээд усны цэг дээрээс усаа аваад амаа зайлаад нөгөө цангаагаас зайлчин нөгөө желлигийн усаа амаа яачна гэсэн. Тэгэхээр бид чинь нөгөө хэрэгтэй нүүрс ус ороод ирж байгаа учраас машинаар бол банкад дүүргэж байгаа. Тэгээл цаашаа дахиад явна гэсэн. Одоо ингээд хотоос гараад авхлаа гэхэд Uuranгаар ороод банкад дүүргээл, Баянгоор ороод банкад дүүргээл, Ховд ороод, Гов Алтаар ороод банкад дүүргээ явдаг шиг бид нэр 5 км болгоны усны цэг дээр желлигээ угаал өөрийнхөө биеийг цэнгэлээд яваад байх нь шүү дээ. Тэгээд яваад байх юм бол яг хурдаа алдахгүй яг тэр нэг пейсээ барайл яваад ороод ирнэ. Тийм бай. Тэгээ үнэхээр бяр тэнхээ байвал тэр гүүр даваал ганцхан километр үлдэж байгаа ш. Тэржээ жаахан урдаа шахаад орж болно тийм. Тэгэхээр зурган дээрээс гоё харагдаж болно. Зургаар гоё харагдана тий. Хүслээрээ тий. За маш их баярлаа. Энэ жилийн бас төлөвлөж байгаа зүйлүүд юу байгаа вэ? Яг хувийн талд гүйдэг моги. Тий. Яг энэ жилийн үед одоо ингээд сая Бостон марафондоо гүйлээ энэ гоё 130 дахь жилийн ийм медаль нь ийм гоё алтан медаль байсан. 130 жилийн түүхтэй тий. Өмнөх жил Берлин марафон гэдээ бас марафоны гоё медаль авсан байгаа. Тэгэхээр гүүгч болгоны мөрөөдөл их 7 марафонд гүүх зорилготой байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө оройгод орчиж болдоггүй заавал нөгөө суглаанд нь оролцдог тий. Тэгэхээр дараа жилийн марафонуудын суглаанднаас оролцох
ийм юу байгаа, төлөвлөгөө байгаа. Тэгээ бас манай нөгөө клубээс Бодонч марафон гэдэг Ховд аймгийн Бодончийн хавцалт 100 км-ийн марафон зохион байгуулна. 3 дахь жилдээ. Тэнд бас оролцсон хүмүүсийг бас оролцоорой гэж уриалж байна. За тэгээд оны сүүлийн хагаст бас 100 км-ийн том тэмцээн байгаа. Тэнд бэлдэж оролцохоор зорж байна. Тэгээ энэ бол гүйлт бол миний нөгөө одоо өглөөний цагт хийдэг сайн дурын ажил гэх юм уу? Яг би бол үндсэн ажил маань санхүүч мэргэжилтэй. Тэгээ санхүүгийн байгууллагт одоо удирдах төвшөнд ажилладаг. Бас нэлээд удаж байгаа шүү. Тий. 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Ийм хүн байгаа. Тэгээд санхүүгийн ажлаа сайн хийн, гүйлтээ сайн хийн, хүмүүсийг гүйлттэй уриална. Сая гэхдээ энэ жил дээр бас их гой зүйлүүд сонсож ирсэн. Зарим байгууллагууд бүр одоо юу гэдгийг хэрвээ тэр одоо зорилгодоо хүрэх юм бол цалин дээр нь тэдэн төгрөгийн урамшуулал өгнө гэсэн. Зарим байгууллагын тийм гой уриалгууд явж илээ тий. Тийм байлээ. Одоо ингээд энэ гүйлт одоо жишээл манай клубд 100 гаруй идэвхтэй гишүүд хамрагддаг. Энэ жил Улаанбаатар марафонд 120 хүнийг бид нар бэлдэж байгаа. Манай хоёр мэргэжлийн дасгалжуулагч. За. Тэгээ бид нэр удахгүй Улаанбаатар марафоны дараа гишүүнчлэл бараг 200 гарах байх. Нэг сонирхолтой зүйл нь болохоор манай клубд гишүүнчлэлээр ингээд ороод тогтмол гүгөө явж байгаа хүмүүс байгууллагынхаа шилдэг ажилтан болоод байгаа. Тэгээ энэ юу гэдэг нь зэрэг гүйлтэн тэр хүмүүсийн ажил амьдралд аягүй гоё эерэг нөлөөлөл авчирч байна. Жин багасч чинь сэтгэл санаа нь өөдрөг болж чинь юм тууштай болж чинь. Тий, тууштай болж чинь ажилдаа хандах хандлага, амьдралын чанар нь сайжирж чинь те. Өглөө гүгөө явж байхдаа ингээд аягүй гоё юм санаанууд орж ирдэг байхгүй тий. Амьдралынхаа асуудлыг, ажлынхаа асуудлуудтай гой шийдлүүд гаргадаг. Тэгээ хөнгөн шингэн биетэй эрүүл жирэг хүн чинь мэдээж ихч хүчтэй бүтээлчл байна шүү дээ тий. Тийм нөлөө байгаа юм болов. Тэгэхээр энийг бол манай одоо бизнес эрхлэгч нар байгууллагын удирдлуудаас олж хараад сүүлийн үед энэ гүйлтээр хичээлхийг бас хамт олон аягүй гоё дэмждэг. Тэмчиг хандлагууд гарч эхэлж байна л да. Цаашаа өшөө нэмэгдэх байх гэж найдаж байна. Өө нэмэгдээсэ. Энэ ажиллагаарчсан бас маш олон хүмүүс бас гүг сэтэл санаа аваад гүгээсэ гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Жилийн өмнө тантай нөгөө Улаанбаатар марафоны өглөө ярьж байхдаа номоо бэлгэлжсэн шүү дээ тий. Тэр болохоор байгууллагадаа үлдсэн юм шиг байна. Тэгэхээр энэ удаа энэ номоо бас өөртөө нь бэлгэлье. За маш их баярлалаа. За энэ бол манай ингээд баярлалаа. Ном одоо яг манай Антол Бай эрхээгээд подкастын маань тэгвэл ёстой ширээний ном болох нэ. Маш их баярлалаа. Бүх зүйлд намжилтсан. Ярилцсан үнээр талаа баярлалаа. За баярлалаа.